маш их бүлийдүүлдэг байсан гэж байна. Хонох газаргүй, мөнгөгүй. Тэгээ саунд хүртэл хондог үе байсан. 2PM-ийн гишүүн байсан бэлээ. Тэгсэн чинь нэг юм золгүй явдал болсон. Одоо зурвсууд задарсан. J Park амиа орлох ёстой гэдэг ийм өргөдөл үүссэн. J Park дахин хүүгээ уучлаарай, ээжээ намайг уучлаарай гэдэг үгийг тавтаад байсан. Хайцгаа хайнаанаас мэдчилж байна. Шинэ gossip бичлэгтэй тавтай морил. Өнөөдрийнхөө бичлэгний сэдвийг болохоор би K-pop ертөнцид маш том унаад тэрнээсээ маш том босож чадсан артистууд гэж нэрлэхээр шийдлээ. Тэгээ бас яг энэ бичлэгийг хийж байгаа гол зорилго нь болохоор нодлон супер концертыг үзэж байхад нэг ажигласан юм нь болохоор ирж байгаа артистуудаа нэг сайн мэдхгүй, дуулж байгаа дуунуудыг нэг сайн мэдхгүй, тэгснээ дараа нь явсныхан дараа айгүй харамсаад дуунууд нь дурлаад дууных нь үг мөгийг цэжлээд тэг тэр одоо тоглолтыг үзэж явах үеэ нэхгүй enjoy хийж чадаагүй тийм зүйл айгүй ажигласан байхгүй өөр дээрээч бусд хүмүүс дээрч тийм болохоор одоо энэ удаад супер концертыг үзэхдээ яг гой үзсэн шиг үзхийн тулд те яг ямар артистууд ямар түүхтэй тийм хүмүүс ингээд айгүй гоё юм хайрлж шүтэж биширч тэгэж үзээсэй гэж хүссэндээ энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээ дээрэс нь бас айгүй олон мдэггүй зүйлүүдээ мэдэж авлаа. За супер концертод гарах яг 3 артистын тухай ярих гэж бодож байна. Jessie, J Park тэгээд Longshot. Тэгээд Jessie-гээс эхлэе. За Jessie болохоор ер нь аль цаадахчан K-pop ертөнцийн хамгийн нээлттэй шулуухан өөрийнхоороо юмаа нуудаггүй тийм артист гэдгээр айгүй алдартай. Одоо жишээ нь гэхэд цаашаа одоо ямар нэгэн ярилцлаганд орж явахдаа нэвтрүүлэгт орж явахдаа хараалын үгийг ингээд хамаагүй ашигладаг. Дуунууд дээр хараалын үг хамаагүй ашигладаг. Нилээн одоо юу гэдэг юм? 아파트? 제시 먼저 갑니다. 아이씨. 놈들을. 아이씨. 놈들을. Тим рэпер байгаа шүү дээ. Дээрээс нь ингээд би тим хагалгаа хийлгсэн ингээд хамаагүй ярддаг тим артист байгаа. Jessie-г надад нэг таалагддаг юм нь үл хүндлэл, доромжлол, доош нь хийх ч юм уу те. Тиймэрхүү юмыг амар гоё ингэж авч гарч чаддаг заяо. Тэрийг ингээд бараг суралцмаар ямар нэвтрүүлэг байлаа да хөтлөгч нь ингээд you're so ugly гэж хэлдэг байхгүй. Гэхдээ албаар тэгж хэлээгүй нэг зүйлийг туршиж үзээгээд тэгээ одоо иймэрхүү үед одоо жишээ нь яах юм ч юм уу те. Тэгээд you're so ugly гэсэн чинь Jessie тэгж байгаа байхгүй юу? Наа чи өрдөөс үл хүндлэл биш вэ? Наа чи зүгээр чиний хувийн бодол чи ч гэсэн ugly гэж ингээ хэлдэг. You look ugly. 아 그런 건 실수 아니고 that's your opinion, motherfucker. You ugly too. Тэгэхээр ер нь хин нэгэнд ингээд одоо юу гэдэг гаднах төрхөөрөө ч юм уу те ямар нэг юмараа шүүмжлүүлж, доромжлуулж, доош нь хилгүүлж байгаа тийм зүйл авж байгаа бол тэр нь ингээд үнэн гэсэн үг нэгдүгээр төрдөөсөө биш. Тэгээ заавал тэр хүнд хөөрхөн гэж хэлүүлж ийж чи өөрийгөө ингээд хөөрхнөр мэдрэх ёстой гэсэн үг биш. Тэгээ хин нэгэн хүний шүүмжийг энэ хүний үзэл бодол тэглээгээ тэр нь үнэн биш гэдэг тийм юм сурч болж байгаа. За тэгээд түүний нэрийг болохоор Jessica Ho гэдэг 1988 онд Америкт төрсөн, Нью-Йоркт төрсөн. Тэгээ одоо 38 настай. Түүний солонгос нэрийг болохоор Ho Hanjo гэдэг. Тэгээд Америк нэр болохоор Jessica Ho. За Ho гэдэг нь англи хэлэнд завхай, садар, биеэ үнэлэгч гэдэг утгааг илэрхийлдэг. Тэгээ энэ овгоосоо болж Америкт маш их бүлийдүүлдэг байсан гэж байна. Тэгээ 5 жилийн турш ер нь яг тэр хурц бүлийдэлт нь үргэлжлээд тэгээд Jessie тесрээд дургуутлаа одоо маш хүчтэйгээр илэрхийлээ. Тэрнээс хойш ер нь нэрээр нь доромжлохоо болцсон гэсэн. Тэгээ ер нь л яг Америкт байхдаа бүх насаараа доромжлуулсан гэж хэлж байна. Цэцэрлэгт байхдаа яг утгааг нь мэдгүй жоох хүмүүс яг тэгж шоглдог байсан. Өсвөр наснд оцсон чинь ангийнхан хүмүүс яг юм завхаа гэдэг утгаар нь доромжилдаг. Дээрээс нь Аз болохоор одоо чартгар нүдтэй гих мэт тийм доромжуудыг авдаг байсан гэж байна. Дээрээ 2 ахтай байсан байна. 2 ах нь болохоор айгүй юм иршүүд, хүчтэй тийм хүмүүс байсан. Тэгээд ингэж хэлжсэн гинэ. Хүмүүсийн чамайг бүлийддэг энэ зүйлээр амьдралаа битээ удирдуулаарай. Тэрэнд тааруулж битээ амьдраарай гэж ингээ хэлжсэн гэж байна. Тэгээд одоо нэрээ овгоо солиулах боломж байсан ч тэгээгүй. Одоо болохоор энэ Ho гэдэг овгоо маш гоёор авч явдаг. Аав нэм овгтой, гэр бүлийн овгтой юм бахархалтайгаар одоо Jessie Ho Hanjo гэдэг нэрээ авч явдаг гэж байна. Тэгээд энэ нь бас яг Монголд бас яг ийм төрлийн бүлий болдог. Нэрээрээ овгоороо шоглуулдаг тийм юм болдог. Тэгээд тийм хүмүүст би ганцаараа биш шүү гэдэг мэдрэмжийг бас өгж байгаа юм шиг санагдсан. Тэгээд Jessie ер нь багасаа л аюу юм дуулах, бүжиглэх дуртай хүүхдтэйсэн. Одоо энэ бичлэгэн дээр болохоор Jessie 3 настай. Тэгээд 2 ахтайгаа бүжиглж байгаа. 15 нас хүртэл Америкт амьдарсан. Тэгээд 15 настайдаа Солонгост ирсэн. Тэгээд бас нэг сонирхолтой факт нь гэх юм бол Sunyeon Shide-гийн одоо Girls' Generation-ийн Tiffany болон Jessica хоёртой нэг сургууль сурж исэн. Тэгээд тэр гуруулаа JYP Entertainment-ийн шалгаруулалтанд ороод тэнцэжсэн. Гэвч нөгөө хоёр нь яг тэр entertainment-та бэлтгэгдээд үргэлжилсэн бол Jessie бол тэгээгүй. Яагаад тэгэхээр одоо түүний стилтэй гэх юм уу яг хувийн тэр зүйлтэй нь өрдөөсө таарах байсан гэсэн.
За тэгээд өөр entertainment-д ороод 17 нас хүрээгүй байхдаа Get Up гэдэг дуугаараа solo debut хийсэн. За тэгээд нэх удалгүй 17 настайдаа Uptown гэдэг хипхоп хамтлагийн дуучин рэпер болж орсон байгаа. Тэрний хамтлагтай 3 гаруй жил байсан. Тэгээд карьер нь ер нь бүтэхгүй байсан болохоор Jesse шантраад тэгээд Америк руу буцсан. За тэгж яах хоорондоо аав ээжээсээ мөнгө авмааргүй байсан. Тэгээд Америкт очоод тэгээд сургалтын төвд багшилдаг байсан гинэ. Тэгээд тэнд хүүхдүүдтэй ажиллаж байхдаа өөрийгөө хүүхдтэй болмоор байгааг ойлгосон гэсэн. Тэр ажилд айгүй дуртай байсан. Хүүхдүүд ч өөрт нь айгүй сайн байсан. Дээрээс нь хүүхдүүдийн эцэг их бас Jessica-д айгүй сайн байсан. Тэр нь ажилд айгүй дуртай байсан гэж ярьж байна. Нилээдэн жил завсарлага авсан байжгаад Lucky J гээд одоо trio буюу им гурвал гэж хэлж болно. Тим хамтлагт орсон. Цаа чи ер нь яг хизэнээс айгүй алдартай болж эхэлсэн бэ гэхлээр Show Me the Money гэдэг нэвтрүүлэг байсан шүү дээ. Тэрний spin-off буюу одоо салаалсан нэг өөр нэвтрүүлэг байдаг байхгүй юу? Тэр нь болохоор Unpretty Rap Star. Тэрэнд ороод ер нь нэлээд алдартай болсон. Jessica одоо 5 жил завсарласны дараа буцаад хөгжмийн ертөнцид орж ирж байгаа, Солонгост ирж байгаа. Тэгээд цаадах чи эрэхтэй би цааш нь өөр хүн болмоор байсан, өөр артист болмоор байсан гэж хэлсэн. Тэгээд хуучин stage name-ийг хүртэл солиод Jessie болгосон. Өмнө нь болохоор Jessica HO байсан байхгүй юу? Тэгээд Unpretty Rap Star-д ороход Jessie-гийн ер нь царайны хувирал бусд хүмүүстэй харьцаж байгаа, шулуухан шудраг байгаа. Тэгээд иймэрхүү одоо харилцаа хандлага нь хичнээн үзэгчдээс нэлээд их шүүмжийг авсан ч гэсэн айгүйх цаашаал магтаалыг авч ирсэн зүйл бас айгүйх байсан. Тэм болохоор хүмүүс Jessica-гээс яг энэ зүйлийг хүлээгээд байдаг болсон гэсэн. Дандаа шулуухан шудраг байдаг, дандаа ингээд хараал мараал хэлцдэг ч юм уу те. Тэгээ энээсээ болоод Jessie жоохон дарамтанд орсон гэсэн. Яг камер дээр байдаг дүр бол яг камерын дээр үлддэг. Яг камергүй байхдаа Jessie айгүй эмгтээлэг, айгүй зөөлхөн, айгүй cute. Тэг маш ийлдэг гэж хэлсэн. Гэхдээ мэдээж мин байх үедээ супер мин байж чаддаг. Гэхдээ ямар ч шалтгаангүй бол тийм байдаггүй. Тэгээ ер нь бол яг камер дээр харагддаг шигээ дандаа тийм амар сүртэй байдаггүй гэж хэлсэн. Lucky J гэдэг тэр хамтлагын тараад Сайн Entertainment-д орсон. Тэгээд гэрэн дуусаад J Park-ийн Entertainment-д орсон. Тэгээ J Park-ийн Entertainment-д ороод ер нь ямар ч жил хүрээгүй хугацааны дараа гэрээгээ цуцлсан байдаг. Тэгээд 2024 онд өөрийн гэсэн Онны гэдэг нэртэй entertainment-а лейблээ байгуулсан байт юм аа. За маш товч гэвэл энэ байна. Тэгээд Street Woman Fighter гэдэг бас нэг одоо эмэгтэй бүжигчдийн тийм нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэмцээн гэх юм уу. Тэр нэвтрүүлэг дээр бас collab хийжсэн Cold Blooded гэдэг нэртэй дуун дээр тэр нэвтрүүлгийн бүжигчд одоо бүжиг дэглэжсэн. Тэгээд клипэн дээр нь ч гэсэн тэр нэвтрүүлгийн бүжигчд бас оролцсон байдаг. Тэгээд би бас энийг өрдөөсөн мэдээгүй Ed Sheeran-ы Shivers гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр дуун дээр бас коллаб хийжсэн. Гадны артистуудтай хамтарсан гэх юм бол яг бидний хамгийн сайн мэдэх. Jessica-гийн карьерийн хувьд гэх юм бол одоо ингээ өмнө нь өөр хамтлагт байсан, өмнө нь 2-3 хамтлагт ингээ байсан. Нэлээд олон entertainment label солисон гэдгийг ер нь бол би нэг мэдж байгаагүй. Тэгээ түүний карьер одоо юу гэдэг ингээ багаар ингээд одоо дээшсэн. Эсвэл огцом ингэж нэр хүндтэй болсон юм ердөөсөө байгаагүй. Маш их юм уналт босолттой байсан. Тэгээд одоо карьерийнхаа их үед цааш юм байрлах байр, хонох газаргүй, мөнгөгүй. Тэгээ саунд хүртэл хондог үе байсан. Тэгээд түүний орж исэн хил ам гэх юм бол хоёр юм зодооны хэрэг байгаа. Хоёуланд нь ер нь бол гүтгүүлсэн. Салгах гэж явж байгаад тэгээд нэг юм сонио яг буруутан юм шиг болсон. Эхнийх нь болохоор 2013 онд нэг охин тэгээд эдгээр намайг нийлж зодсон гэж одоо цагдаад гомдол гаргасан. Тэгсэн чинь Jesse болохоор яг тэр одоо бүлэглэн зодооныг гэх юм уу ингээд зогсоох гэж исэн. Зогсоох гэж дундуур нь орж агаад тэгээд тэр одоо зодуулсан эмэгтэй нь Jesse бас нийлж намайг зодсон гэд одоо гомдол гаргацсан байгаа байхгүй. Тэгтээ ингээд бодоод үзэхээр ганцаараа олон хүнд ингэж одоо зодуулж байгаа хүн тэрийг юм ажиглах сөхөөгүй байдаг баха. Энэ нь зодж гин, энэ нь болиулах гэж ингэж анзаарч чаддгүй байх. Тэгээ хоёр дахь хэрэг нь болохоор 2024 онд Солонгост Jesse ингээд гадаа ингээд суудсан. Тэдсэн чинь нэг фан нь эрэгтэй фан нэрээ зураг даруулчих гэсэн чинь Jesse ингээд одоо тэр хүсэлтээс нь татгалзаад угаасаа дандаа одууд ингээд зураг авахулна гэж байхгүй. Заримдаа зураг авахулмааргүй байгаа, заримдаа тухгүй байгаа. Эсвэл одоо шоудаж мавдсан байгаа ч юм уу те. Тиймэрхүү ингээд байдлаар ингээд хүмүүстэй зураг авахулахыг хүсдэггүй. Тийм уу угаасаа ингээд байгаа. Тэнгүүд ингээд фэнд ингээд татгалзаад тэгээ фэн ингээд уучлалт гоогаад заавчлаарай гээ явах гэжсэн чинь Jesse-тэй хамт явж исэн залуу тэр залууг цогцсон. Тэгээ тэрнээс болж бас Jesse одоо юу гэдэг баг тэр фэнигээ тэр одоо хамт явж исэн залуугаараа зодуулсан гэдэг нэг юм гүтгэлэг явсан. Тэгээд
камерын бичлэг задрахад хамт явж исэн залуу нь ингээд цогсон нь бол үнэн. Гэхдээ Джесси тэр залууг шууд болиулаад цаашаа аваад явж байгаа харагдана. Тэгээд тэр фэнийхэн дургуутсан болохоор одоо буцаж ирээд намайг яаж нээж ийн гэж асуугаагүй гэдэгт ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээд яг бодит байдлаар болохоор Джесси одоо юу гэдэг тэр залууг за чи цаашаа байж гэж тэгж хэлэхээр тэр цогсон залуу нь шууд цаашаа ингээд заа гэж цаашаараа зогсох уу. Тэгээд тэр хооронд Джесси ирээд ингээд тэр одоо цохиулсан залууг ингээд тайвшруулж чадах уу гэхээр бас боломжгүй байгаа байхгүй юу. Шууд цаашаа ингээд аваад явцсан нь тэр зүйлийг ингээд ордуулаагүй. Тэгээд тэр хамт явж исэн залуу нь болохоор зарим одоо мэдээний сайтн дээр би хамгаалагч нь гэсэн байсан, зарим нь болохоор хамт ажилладаг залуу гэсэн байсан. Ямар ч сан хятад залуу гэсэн. Тэгээд ингээд хариуцлага тооцох гэсэн чинь нөгөө үнэн нь солонгосыг ингээд орхио явцсан байсан гэсэн. Ямар ч гэсэн Джесси тухайн үедээ одоо тэр залуу дээр очиод яаж нээжийн зүгээр үү ч юм уу ямар нэг арга хэмжээ аваагүй ч гэсэн дараа нь ингээд уучлалтгүйсэн. За үерхлийн хувьд гэх юм бол солонгосын рэпер Dumbfounded тэ үерхжсэн холын зав үерхэлтэйсэн. Яг албаасаар батлагдсан гэх юм бол тэгээд өөр нэлээд олон болзооны сургалт өртөжсэн. Гэхдээ тэр нь одоо юу гэдэг юу яд штэ шиплтэй штэ тэг хүмүүс ингээд нэвтрүүлэг дээр ингээд хоорондоо хөөрхөн байгаад ангууд нь ингээд энэ хоёр үерхтэй гэж магадгүй талтай байж магадгүй гэд яг тиймэрхүү сургалт бол өртөжсэн. Гэхдээ тэр нь ингээд батлагдчихж байгаагүй. За тэрээр үерхлийнхаа тухай ингэж ярьжсэн. Амьдралынхаа туршид нийт 6-7 удаа үерхжсэн. Тэгээд бүх үерхэл нь аягүй урт хугацааны үерхлүүд байсан. Тэг ихэнх нь Америк залуучууд байсан гэж байна. Тэгээд яг солонгос залуутай болцох болон одоо Америк залуутай болцох ялгаа нь юу вэ гэсэн чинь Джесси дээр ер нь Америк залуутай болцохыг илүүд үздэг гэсэн. Тэгээд тэр нь солонгосчуудыг үзээд ядж байгаа болохоор биш. Яг солонгос хүнтэй үерхээр Джесси жоохон too much байх гэдэг гинэ. Солонгос залуучууд айгүй юм альфа. Тийм болохоор бүх юмн дээр Джессигийн урдуур орчих гээд байдаг. Джессигээд юу ч хийлэгдэхгүй. Ихэнх шийдвэрийг ингээ өөрөө гаргах гээд байдаг ч юм уу те. Тиймэрхүү майгүй ажиглагдсан гэсэн. Тэгээд Америк залуучуудтай болцоход болохоор одоо ямар юмн дээр одоо эмэгтэйгийнхаа урдуур орох уу, ямар юмн дээр эмэгтэйгээ урдаа байлгах уу гэдгийг мэддэг юм шиг байгаа Джессигийн хэлж байгаагаар. Тэгээд Джесси солонгос залуучуудтай болцоход хитрхи бие даасан эмэгтэй болохоор жоохон зөгцдөггүй маа гэж хэлж илээ. За тэгээд түүний тайпын хувьд гэвэл эхэндээ бол ингээд одоо гаднах төрхөн ийм тийм гээд айгүй олон шалгууртай байсан ч одоо болохоор ганц шалгуур нь намайг илүү дээр хүн болгодог байх. Тэгэл бодлоо гэсэн. Тэгээ бас нэг юм хэлсэн нь за одоо чинь солонгос залуутай болзаа тэр нь англиар ярьж чаддаггүй бол тэр нь бас жоохон хэцүү байдаг гэсэн. Ягаад тэгэхээр нөгөө нэг солонгос ёсондоо гэх юм уу 1-2 насаар ахвал заавал ахаа убаа гэж дуудах хэвээр тэнгууд тэр нь Джессид жоохон эвгүй байдаг гинэ. Яг убаа гэж хэлж байгаа нь харилцаанд нэг юм хүндийн юм үүсгчдэг юм шиг байгаа нь Джессигийн хувьд. Тэгээ тэрний оронд ингээд babe гэж ярих нь үрт намаагүй тухтай байдаг гэсэн. Ирээдүйд үерхэх хүн нь англиар ярьдаг бол тэр нь ингээ хоорондоо харилцахтаа ч гэсэн англиар ярих нь үрт нэлээд тухтай байна гэсэн. Ер нь яг хайр дурлал гэрлэлт дээр гэрлэхийг аягүй хүсэж байгаа, ээж болохыг маш их хүсэж байгаа гэдгээ ер нь аягүй олон ярилцлагад дээр хэлдэм бэлээ. Одоо хэр их хүсэж байгаа вэ гэдг нь одоо ийм үйлдэлүүдээр мэдэгдэж байгаа заяа. Тамхи татгаа болсон, тамхинаас гарсан, айкос татж байгаа тэрнээсээ шууд гарсан. Тэгээ дээрэс нь алкогол огт хэрэглэдэггүй. Ингээд харахаар хүүхдийг ямар их хүсэж байгааг ингээ харж болж байгаа. За тэгээ гоо сайхны хагалгааны үед гэх юм бол цаадах чинь ингээд нээлттэй өөрөө ярьдаг, нэвтрүүлэг дээр ярьдаг, давхраа илгсэн, хамар илгсэн, хөх илгсэн гэд ингээд хэлдэг. Тэгээ давхраа хамарны үед болохоор ингээд хамт ороод тэгээ сэрээд өөрийгөө талан дараад бүр ингээд шоконд орсон гэсэн амар муухай санагдаа. Тэгээ шууд энэ оёдлуудыг бүгдийг нав гэж гуйсан гэсэн. Тэгээ дараа нь ингээд хэдэн сарын дараа нөгөө хаван хавдар хөхрөлт нь ингээд буугаад тэгээ цааш ингээд арай тайвширсан гэсэн. Тэгээд нэвтрүүлэг дээр ер нь бол ингээд Джесси ингээд хуучин зургийг гаргаж ирээд ингээ харуулж байгаа байхгүй. Тэгээд Джесси тэрэн дээр би өмнө нь ингээ хөөрхөн байжээ гэд ингээ хэлж ийсэн. Тэгээд цаа чи ер нь бол бараг түүний карьер ер нь бол бараг 20 гаруй жил ингээ үргэлжилж байгаа. Тэгээд эхний 10 жил бол ер нь бол нэлээ юм чимээгүй, жоохон явцгүй, удаашралттай, тийм карьертэй байсан. Тэгээд 10 жил тууштай байсны эцэст ер нь ингээд стилээ олоод, хөлөө олоод ингээд одоо алдартай болж эхэлсэн. Тэгэхээр тууштай байдал маш их хичээл зүтгэлийн үр дүнд одоогийн нэр хүндэд хүрсэн маш юм хөндлөөштэй тим артист болж байгаамаа. За дараагийн ярих хүн болохоор Jay Park. 1987 онд Америкт төрсөн. Одоо 39 настай. Тэгээд өсвөр нас ер нь нэлээд жоохон байхасаа юм рэп урлаг, би-бой, бүжгийн төрөлд айгүй юм дуртай байсан. Тэгээд хичээлийнхаа хажуугаар одоо хичээлээ ер нь бол айгүй цалгардуулдаг байсан гэсэн үг. Хичээлээ хийхгүй хичээлээ таслаад айгүй олон бүжгийн тэмцээнүүдэд ордог. Тэгээ ээж нь ер нь тэрийг ингээ ажиглаад юм академик юм хөөх юм хүсэлгүй, тийм сонирхолгүй тийм хүүхэд байгаа юм байна. Юм урлаг руу чиглэсэн юм хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байна гэд. Тэгээ яг тухайн үедээ JYP-гийн шалгаруулалт болж байсан. Тэрэнд орох ингээ санал тавьсан гэсэн. Тэр нь ингээ 2004 он. Тухайн үедээ Jay Park-ийн гэр бүл ер нь нэлээд мөнгөний асуудалтай мөнгө дутмаг тийм байсан. Тэгээд цаадах чинь ингээд шалгаруулалтыг болохоор шалгаруулалт гэж мдээгүй тэмцээн гэж бодож исэн бэлээ. Тэгээд за энэ тэмцээнд төрүүлэх юм бол мөнгөн шагнал авна гэж бодож орж исэн байна.
Тэгээд цаа чин тэр шалгаруулалтанд тэнцээ. Тэгээд Солонгос руу нөгөө тэг бэлтгэгдэж болсон. Тэгээ энэ бол миний мэдээгүй зүйл заяо. 2PM-ийн гишүүн байсан бэлээ. Бүр гишүүн биш, бүр ахлагч нь байсан бэлээ. Тэгсэн чинь нэг юм золгүй явдал болсон. 2009 онд J Park хил аманд орсон. Түүний 2005 оны MySpace дэх аккаунтных нь одоо зурвсууд задарсан. 4 жилийн өмнөх зурвсууд нь гэсэн 2005 он гэр чинь одоо 18 та байх үеийнхэн зурвсууд ингэ задарсан байгаа хгүй найзтайгаа битсэн. Яг тэр зурвсууд нь ингэ задархад J Park өөрөө 22 та байсан. За тэгсэн чинь тэр зурвсууд бүр ингэ J Park-ыг хамтлагаас нь гаргах хүртэл тийм одоо хил амтай зүйлүүд байсан. За жишээ нь цаашаа Солонгосыг муулсан байсан, солонгосчуудыг муулсан байсан. Зарим нэг чатуудаас нь хэлэх юм бол Солонгос бол гей буюу ижил хүснэ гэж хэлсэн байгаа. Би солонгосчуудыг үзий ядж ийн гэж хэлсэн байгаа. Тэгэд өдөр болгон ингээд бэлтгэл хийгээд тэгээд дууны бүжгийн бэлтгэл хийгээд би юу хийж байгаагаа ч ойлгохгүй байна. Айгу утгагүй байна гэсэн тийм зурвсууд байгаа. Тэгээд тэгснэ ингэсэн би ер нь бол ингээ айгүй муу рэп хийж байгаа, айгүй муу байгаа гэдгийг мэдж байхад эдгээр намайг хамгийн сайн рэп хийдэг гэж хэлж байгаа. Ийм байх нь ингээ үнэхээр хогийн байна гэж битсэн бас ийм зурвас байгаа. Тэгэд одоо ингээ тайлбарлавал ингээ болохоор байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээ өдөр болгон бэлтгэл хийгээд юу болоод байгааг ойлгохгүй байна гэж байгаа нь анханасаа JYP-ийн шалгаруулалтанд орохдоо ийм юмд орж ийн, K-pop гэж юм байт юм байна. Одоо трейни байх нь ийм байт юм байна гэсэн ямар ч ойлголт байхгүй тэмцээнд орно гэж бодож исэн хүүхэд солонгосч өдөр болгон бэлтгэл хийгээд ахаар ингээд ойлгомжгүй байх нь нэгдүгээрт ингээд ойлгож болохоор байгаа байхгүй. За тэгээ хоёрдугаарт ингээд солонгосчуудыг гей солонгос хүмүүсийг үзий ядж гин гэж хэлж байгаа нь бас нөгөө төгөр одоо тэр чадуудын ингээд одоо задарсан чадуудыг ууших юм бол найзаагаа гей гэж хэлж байгаа. Би битэг ингээд тэгж харцдаг. Тэгснэ өөрийгөө бас лүүзер гэж хэлж байгаа. Тэгэхээр яг ингээд одоо юу гэдэг бүр чихнээсээ ингээд дотроосоо бодож гаргасан тийм зүйл биш. Одоо жишээ нь ингээд бид нар ингэдэж штэ ёо ямар өхмөр юм бэ? Би л байсан бол өхөхсэн ч юм уу те. Яг үнэндээ чихнээсээ өхөе гэж бодож ингээд хэлээгүй юм гаргацсан өгнүүд байдаг штэ. Яг тийм үг байсан байгаа байхгүй. Цаа чин тэрийг ингээд айгүй олон тайлбарлсан, нэвтрүүлэг дээр ярьсан, нээлттэй шууд ярьсан. Би тухайн үедээ 18 та байсан. Тэгээд машин бодлогогүй тэгээ амнаасаа гарч байгаа үгээ бодохгүй гаргадаг. Өөрийгөө айгүй их юмд бодсон, эготой юм тэнэг байсан. Тэгээ би одоо юу гэж чин сэтгэлээсээ солонгосчуудыг үзээ ятгав те. Манай аав ээж чинь солонгос хүмүүс шүү дээ. Би ч өөрөө бас солонгос хүн гээд айгүй юм одоо уучлалт гуйж, гимшээж, харамсаж байгаагаа ингэж илэрхийлж исэн. За тэгээд 2009 онд одоо энэ бүх хил амын үеэр маш олон мэдээ солонгосчууд уурлан те солонгос даяар нь үзээ ядаад байгаа, солонгос улсаар нь үзээ ядаад байгаа. Тэ нэг юм хамтлагийн ахлагч гэдэг нэг хүүхэд ингээ гараад ирчихээр ингээ угаасаа үзээ ядна. Тэгээд 2PM-ээс одоо энэ хүнийг ингээ хасаач гэдэг тийм шаардлага хүртэл ингээ явж исэн. 2009-10-ад онд одоо тухайн үед K-pop, од, шүтэн бишрэгч ер нь энэ харилцаа маш хэрцгий байсан. Одоо ч бид нар cancel culture гэж ярьдэн штэ. Энэ бол хажууд нь зүгээр ингээд хүүхдийн тоглоом. J Park-ийн тэр зурвас задарснаас хойш за нэгэн сошиал платформ дээр J Park амиа орлох ёстой гэдэг ийм өргөдөл үүссэн. Энд 30000 хүн гарын үсэг зурсан. Тэгээ комент дээр нь Америк руугаа буц чамаас жигш чинь гэдэг комментууд зөндөө байсан. Тэр шаардлага өргөдөл ингээ устгагдсан. Тэгээ хажуугаар нь бас нэлээд олон өөр тийм одоо гарын үсгээ цуглуулдаг санал хураалтууд зөндөө байсан. Жишээ нь манай Jebumig энэ удаад л уучлаач гээд 6000 гарын үсгтэй өргөдөл байсан. Jebumig солонгосоос албадан гаргахыг шаардсан бас тийм өргөдлүүд зөндөө байсан. За тэгсэн чинь тухайн үед JYP-ийн захирал нь за J Park-ыг 2PM-ээс бол гарахгүй гэж ингээ хэлжсэн ч гэсэн маргааш нь J Park өөрөө би хамтлагаас ингээ гарч ийна. Тэгээд одоо хамтлагийн гишүүдээсээ бас ингээд уучлалт гуйж байна. Тэгээд одоо би ингээд нутаг руугаа буцлаа. Одоо нутаг гэдэг нь юу шүү? Төрсэн газар руугаа те Америк руу ингээд буцлаа. Тэгээ би эргэж ирэхдээ илүү сайн хүн болцсон байх болноо гэж хэлээд хамтлагаасаа гарч байгаагаа ингээд зарласан. За түүнийг онгоцны буудлын дээр байхад 500 орчим фэнүүд нь цугларсан. Тэгээд орилох нь орилоод, үзээ ядах нь үзээ ядаад, уйлах нь уйлаад нэг тиймэрхүү болсон. Тэгээд хамтлагийн бусад гишүүний хувьд гэх юм бол тэрэд маш их уйлсан. Тэгээд нэг гишүүн нь бүрүүлсэндээ болоод ухаанаа алдсан гэсэн Америкт очоод ээж нь тосгоод нэг фэн нь ингээ харсан. Тэгээд тэр хэлэхдээ J Park дахин хүүгээ уучлаарай, ээжээ намайг уучлаарай гэдэг үгийг тавтаад байсан. Тэгээд уйлаад байсан. Тэгээд ээж нь одоо Jebumig, J Park-ийн үлэмсийг нарчсан гэх тийм дүр зурагтай байсан гэсэн. Тэгээд ялцчгүй айгүй юм эмзэг хэцүү үйл явдал болж исэн болохоор тэр фэн нь очиж одоо J Park-т нэг ойртохыг хүсээгүй гэсэн. За энэ хилам ганцхан J Park-ыг тойроогүй хүмүүс JYP-ийн захирлыг бас үзээ ядсан, тайлбар хүссэн. За тэгээд тэрээр ингэж хэлсэн байна. Jebum 4 жилийн өмнө найзтайгаа юу гэж бичсэнийг хараад би маш их цочирдсон. Хэрвээ
Ямар нэгэн өөр алдартай тийм зүйл бичсэн бол би өөрөө ч маш их уурлаж, гомдож, хаягдсан мэт мэдрэмж авах байсан. Гэхдээ би Жибумыг маш удаан хугацаанд мэддэг болохоор түүний бичсэн үгс надад тэмч гайхмаар санагдаагүй. Жибум яг л тийм хүүхэд гэдгийг би аль хэдийн мэддэг байсан. 4 жилийн өмнө Солонгост анх ирэхдээ маш их тэрслүү, хяналтгүй байсан. Тэр Солонгосыг шоолж, хамт бэлтгэгдэж байсан trainees нараа дорд үздэг байсан. Бүр намайг хүртэл амархан хүн гэж хардаг байсан. Жибум Солонгос idol байна гэдэг нь зүгээр л инээдтэй зүйл гэж боддог байсан байх. Гудамжинд бие-бой бүжиглэж амьдрахыг хүсдэг тийм л хүү байсан. Тэр компани ажилчдтай, бүжгийн багш нартайгаа муудалцаж, маргалдаж, сүрдүүлэгч хэлдэг байсан. Заримдаа бүр JYP Entertainment-д дургу гэдгийг хэлж, өрсөлдөгч өөр компанийг нэрлээд би тэнд очмоор байна гэж ярьдаг байсан. Гэхдээ биднийг хамгийн их гайхшруулсан зүйл нь чамд амжилтанд хүрэх зориг бий юу гэж асуухад тэр JYP-гийн хөгжмийг авахгүй бол бид нар амжилтанд хүрч чадна гэж хэлсэн. Тэр үед ажилчид яагаад бид ийм тэрслүү хүүхдийг авч үлдээд байгаа юм бэ гэж гайхдаг байсан. Тийм болохоор түүний 4 жилийн өмнө найзтайгаа бичсэн үгс надад тэмч гайхмаар санагдаагүй. Тэгвэл яагаад бид тийм хүүхдийг үлдээсэн юм бэ гэвэл би тийм тэрслүү хүүхдүүдэд дуртай. Нүүрэн дээрээ илдэг дүр эсгдэг мөртлөө араар муу санаатай хүмүүсээс хамаагүй илүү. Нүүрэн дээр минь шууд тэрсэлдэг хүүхдүүд надад илүү таалагддаг. Тэр юу бодож байгаагаа шууд илэрхийлдэг байсан нь надад таалагддаг байсан. Энэ надад найдвар төрүүлсэн. Хэн миний нүдэн дээр ирээд таны хөгжмөөс болж бид амжилтанд хүрэхгүй гэж хэлэх зоригтой байх автай. Надад тэр нь яг үнэндээ инээдтэй санагдсан. Тэрслүү хүүхдүүдэд маш их энерги байдаг. Зүгээр л яг тэр энергийг гаргах газар нь байдаггүй гэж би боддог. Эсвэл тэднийг зөв зам руу хөтлөхөөр хангалттай итгэж хайрлсан хүнтэй хизээж таарч байгаагүй байдаг. Би түүнд тайзан дээр гарч тэр энерги болон баяр баясгалыг мэдрүүлэхийг хүссэн. Жибумын хувьд хоёрхан төрлийн хүн байдаг. Гэр бүл болон гэр бүл биш. Тэр гэр бүлээ миний төсөөлснөөс ч илүү хайрладаг байсан. Яагаад тэр ярилцлагууд дээр мөнгөний тухай ярьдаг вэ гэвэл сайхан хувцас авах, үнэтэй цайтай машин авахтай биш, харин Жибумын төлөө бүхнээ зориулсан гэр бүлийнхэндээ хариу барих гэж тэр. Тийм болохоор л тэр артист болох замыг сонгосон. Тэр хичнээн тэрслүү байсан ч бэлтгэл дээр үнэхээр супер байдаг байсан. Түүнийг хараад би хэрвээ би Жибумыг компанийнхаа хүмүүс, бусад бэлтгэгдэгч нар, компани энэ бүхэн бас түүний гэр бүл гэж боддог болгож чадвал юмс яаж өөрчлөгдөх болоо гэж боддог байсан. Тэгээд нэг өдөр би түүнд ингэж хэлсэн. Жибум хүн заавал нэг цустай байж гэр бүл болдоггүй юм аа. Эхлээд чи зүрх сэтгэлээ нээ. Тэгээд бусад хүмүүс ч бас чиний гэр бүл болж чадна. Энэ бүх оролдлогын дараа тэр өөрчлөгдөж эхэлсэн. Тэр хамт бэлтгэгдэж байсан хүүхдүүдэд тэрч компани бусад ажилчдтай өөрөө яриа эхлүүлж тайзан дээр байх цагаа үнэхээр таашааж эхэлсэн. Тэр тайзан дээр өөрийнхөө энергийг гаргаж дуулах бүжиглэхтэй гэрэлтэж эхэлсэн. Би түүнийг хамтлагийн ахлагчаар сонгосон. Үлдсэн 6 гишүүн нь түүнд үнэхээр итгэж дагаж байсан. Тэр үргэлж бусад гишүүдтэйгээ хамт бэлтгэл хийж өөрөөсөө илүү дүүнрээ боддог байсан. Дебют хийснийхээ дараа хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн Жибумыг эргээр харж эхлэхэд түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхэлсэн. Тэр хүмүүсийн хайр анхааралд уярсан. Тэр фэнүүдийнхээ сэтгэл төрсөн. Сайн хүмүүс, сайн найзууд, сайн фэнүүд, сайн хөгжим энэ бүхний дунд тэр өөрчлөгдөж эхэлсэн. Гэвч бүх зүйл дээшилж эхлэх тэр мөчид яг л гонигтай кино шиг 4 жилийн өмнөх түүний найзтайгаа бичсэн чадна ил болсон. Жибум үнэхээр их харамссан. 2PM-ийн гишүүдтэй, надад, компани ажилчдад, фэнүүдтэй үнэхээр их гэмшсэн. Гэхдээ хамгийн ихээр солонгосчуудаас уучлалт гуйж байсан. Тэр хэрвээ би энд үлдвэл дүүнер маань улам их шархлана. Би дахиж тайзан дээр гарах итгэлгүй байна гэж хэлсэн. Түүний юу мэдэрч байгааг би дэндүүс ойлгож байсан болохоор түүнийг барьж үлдээж чадаагүй. Би түүний оронд байсан бол яг л ижил шийдвэр гаргах байсан. Тэгээд тэр хамтлагаа орхисон. Түүний надад явуулсан сүүлчийн мэйл нь өмнө нь би жаахан тэнэг панк байсан. Гэхдээ энэ бүхэн миний амьдралыг өөрчилсөн туршлага болсон. Би илүү хүчтэй, илүү сайн хүн болсон. Таны миний төлөө хийсэн бүх зүйлд баярлалаа гэж над руу бичсэн. Миний зүрх урагдаж байна. Маш их өвдөж байна. Гэхдээ солонгосчууд түүний бичсэн чатыг уншаад сэтгэл нь гонсоосныг ойлгож байсан болохоор би юу ч хэлж чадаагүй. Гэхдээ миний түүний төлөө хийж чадах ганц зүйл бол зурагтаар харсан Жибум хуурамч биш гэдгийг хүмүүст хэлэх явдал. Тэр хичнээн тэрслүү байсан ч хизээч хуурамч байгаагүй. Тэр сэтгэлээ хизээч нууж байгаагүй. Үргэлж шудраг, шулуухан байдаг байсан. Би олон нийтийн болон фэнүүдийн бодлыг ойлгож сонсож байгаа. Тэ хамгийн чухал нь Жибум бол 2PM-ийн Пак Жибум биш, зүгээр л нэг хүүхэд өсвөр насны Жибум юм аа. Та бүхэн түүний шийдвэрийг хүндэтгэн гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Дахин нэг удаа уучлалт хүсье гэж J Park-ийн тухай хэлсэн байна. За тэгвэл хамтлагийн гишүүд үүнийг яаж хүлээж авсан бэ гэхлээр шагнал гардуулах ёслолуудаар J Park-ийг ингээд урьдчилсан, түнд баярлаа гэж хэлжсэн. Хамтлагтаа эргээд ирнэ гэж найдаж байна гэж бас хэлжсэн. 우리 리더 이제 같이 영광을 함께하고 싶습니다. 감사합니다. 재범이 보고 있지? 같이 봐는 거야. 사랑해.
Тэгээд Again and Again гэдэг дууныхаа үзүүлбэр дээр одоо ингээд хамтлагийн чинь нэг гишүүн ингээд гарч марахаар ингээд хамтлагийн хайрцаг ингээд өөрчлөгддөг штэ. Одоо тухайн оны дуулдаг хэсгийг өөр хин нэгэнд дуулаад бүжгийн байрал мариллаа тэр хүнийг ингээд одоо нөхөж ингээд бүжиглээд тийм юм байдаг бол тэр Again and Again гэдэг дууныхаа перформансын үеэр хамтлагийн гишүүд яг түүний бүжиглдэг, түүний зогсдог зайг нь ингээд хоосон үлдээгээд тэрэн дээр ингээд спотлайт тусгаад J Park-ийн дуулдаг хэсгүүдийг нь бас ингээд дуулахгүй орхижсэн. Хинч түүнийг нөхөж дуулаагүй дуулдаг хэсгүүдийг бас ингээд хасаагүй гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ингээд яа чистэ бидний нэр хүндийг ингэж унгаалаа штэ чамаас олж та 2PM инглээ тэглээ гэдэг тийм муухай юм байхгүй. Эргэж ирнэ гэсэн найдвартай тэгэж ингээд хүлээж авч ирсэн байна. Тэгээ бас 2PM-ийн анхны яг альбом ёсны альбом нь болохоор 1:19 PM буюу одоо яг ингээд J Park байхгүй юм бид нар юм дутуу байгаа гэсэн ийм утгатай ийм нэртэй байгаа шүү гэж бас ингэж одоо гişүүд ингээд тайлбарлаж байсан. Тэгэхээр ер нь л ингээд бид нар ингээд J Park-тай байж иж нэг бүхэл гэдгийг ингээд гоё илэрхийлжсэн гэсэн үг. За J Park яаж ингэж сэргэлт хийсэн бэ? Яаж буцаад одоо солонгос хүмүүсийн итгэлийг олж авсан бэ гэхлээр цаашаа Америкт байхдаа J Park AOM гэдэг YouTube channel нэгээд тэгээ түүн дээрээ оруулсан хамгийн анхны бичлэг нь болохоор B.O.B болон Bruno Mars-ийн хамтарсан Nothing on You гэдэг дууны одоо өөрийнхөө хувилбарыг дуулаад тэг бичлэг хийжсэн. Beautiful girls all over the world. I could be chasing, but my time would be wasting. Nothing on you, baby. Nothing on you, baby. I get a post a lot being who I am, and I got a lot of girls wishing I'm the man. Check it, and if I'm wrong with you, I don't wanna be right. I got to give it like every day's a comedy die. Тэгсэн чинь тэр нь бүр маш их хандлттай байсан. Тухайн үедээ 24 цаг хүрээгүй 2 сая үзэлтэйг авсан. Тэгснээ бүр ингээ хамгийн бүүн болмоор зүйл нь болохоор тэр одоо Nothing on You гэдэг дуу $300,000 борлуулалтыг хийсэн солонгостоо. За энэ их хандлт амжилт борлуулалтаас болоод энэ дууг эзэмшижсэн лейбл J Park-т одоо энэ дууны аяыг ашиглах бүрэн эрхийг нөгөөд тэгээ J Park яг албан ёсоор ийм EP гаргасан байгаа. Nothing on You гэдэг дууны англи болон солонгос хувилбар нь. Тэгээ нэр нь болохоор Count on Me. Тэгээ цаа чин бас ингээд нэлээд олон хөөрхөн юмнууд хийгээдсэн Америкт болж исэн юм одоо солонгос фестивал билүү дээ. Тим юмны үеэр ингээд оролцож моролцоо тэгээд ингээд баг багаар одоо юу гэдэг фэнүүдтэй болоод хүмүүсийн итгэлийг олж аваад тэгээд ингээ байж байгаад солонгост ирсэн чинь солонгосын онгоцны буудлын дээр J Park-ийг тосох гэж J Park-ийг харах гэж бүр маш их хүмүүс цугласан. Beautiful girls all over the world. I could be chasing, but my time would be wasting. Nothing on you, baby. Nothing on you, baby. I get a post a lot being who I am, and I got a lot of girls wishing I'm the man. Check it, and if I'm wrong with you. Тэгээ сүүлд бас Жисүүтэй кинон тоглосон, өөрийн гэсэн лейблтэй болсон. Тэгээд Жисүүтэй кино ч нөгөө нэг Boyfriend on Demand гэдэг кино баха Netflix-аар гарч ирсэн. Тэгээд тэнд бас ингээд туслах дүрийг ингээд бүтээсэн байгаа. Туслах дүрч гэжтэй яг J Park-ийн дүрээрээ ордон штэ. Тэгээд өөр J Park-ийн тухай сонирхолтой зүйл гэх юм бол J Park клипэндээ манай зор жаргалыг тоглуулсан. Тэгээ зол жаргалаас J Park юу ямар хүн бэ гэсэн чи айгүй гоё үнэртэй. Тэгээ жоохон юм flirty team залуу гэсэн. Тэг бүгдээрээ тэр залууг тэр артистыг төвцөн гэлтгийн тайзан дээрээс ингээ харах нэ. Одоо ингээ түүхийн мэдээд авчаар тэр хүнийг ингээд илүү ойроос мэддэг болсон юм шигтэй ингээд дуугаа дуулж байхдаа үзүүлбэрээ үзүүлж байхад нэг марай өөр мэдрэмжээр үзэх хэмжээг санагдчих надад бол. За одоо хамгийн сүүлд ярих 3 дахь артист болохоор Longshot гэдэг хамтлаг байгаа. Rookie Monster буюу Rookie гэдэг чинь ингээд дөнгөж шинээр гарч ирж байгаа одоо шинэ тоглогч, шинэ дуучин, одоо шинэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд Rookie Monster гэхээрээ бүр юм шинэ гарч байгаа юм мангас хамтлаг. Мангас гэх. Longshot болон Cortez гэдэг хоёр хамтлаг K-pop-ыг ингээд rebrand буюу ингээд цоо шин ингээд дүр төрхийг хувиргаад шинжилж байгаа гэж хүмүүсийн дунд бас ингээд яригдж байгаа. Longshot Монголд ирэх гэж байна. Тэгээд 2025 оны сүүлээр pre-debut гэд mixtape гаргасан. Сингл гаргасан. Тэгээд яг альбом ёсны дебют болохоор 2026 оны 1 сард хийсэн. Тэгэхээр одоо дебют хийгээд 4 сар л болж байгаа. Тэгтэл Spotify дээр сар бүр 6 сая ийм тогтмол сонсогчтой. Одоо юу гэдэг нь J Park-аас ялгаатай нь гарч ирэнгүүтээ шууд сүп гэд ингээд одоо харвсан сум шиг гэх юм уу пуужин шиг ингээд нэр хүндэн дээшээ өсөж байгаа гэсэн үг. Тэгээ ганцхан солонгостой биш ерөн дэлхийд даяар Америкт, Аз, Европын орнуудад ингээд нэлээд нэр хүндтэй болж байгаа ийм хамтлаг. Одоо энэ хамтлаг шинэ хамтлаг болохоор энэ хамтлагийн гишүүдийн тухай ямар нэгэн тийм сонирхолтой тий бүрэг ийм
одоо юу гэдэг нь карьертаа ингээд тэгээд тийм нэвтрүүлэгт ороод ч юм уу тиймэрхүү мэдээлэл байхгүй. Тэгээ ер нь ингээд хамтлагийнх нь гишүүдийг ингээд гяс танилцуулаад явчих гэж бодож байна. За 4 гишүүнтэй. За эхний гишүүн болохоор Oyur 2006 оных одоо 20 настай хамтлагийн ахлагч, өндөр нь 182 см, тэгээд 5 жил бэлтгэгдсэн. Тэгэхээр 15 татаа бэлтгэгдсэн гэсэн үг. Дараагийн гишүүн болохоор Ryul гол рэпер, бас 2006 онд төрсэн 20 настай, 180 см өндөртэй, тэгээ 3 жил бэлтгэгдсэн. 3 дахь гишүүн Wojin хамтлагийн ая зохиогч, 2008 оных одоо 18 настай, өндөр нь 177 см, тэгээд 6 жил бэлтгэгдсэн. Хамтлагийнхаа хамгийн удаан бэлтгэгдсэн гишүүн нь. Тэгээ өмнө нь болохоор BTS Entertainment болох Big Hit-д бас бэлтгэгдэгч байжээ. За 4 дахь гишүүн болохоор хамтлагийн хамгийн жоохон гишүүн. Тэгээд түүний хоолой бол яг Justin Bieber, Солонгос дахь Justin Bieber гэдэгрээ аягүй алдартай болоод байгаа хамтлагийнхаа ер нь хамгийн алдартай гишүүн Louis. 2010 оных хамтлагийнхаа гол хоолой нь түүний өндөр нь 187 см, тэгээд хамтлагаасаа хамгийн бага жил бэлтгэгдсэн 2 жил. За тэгээд Longshot хамтлаг маань J Park-ийн лейблийнх. Тэгээд одоо баг 29 дуутай. Тэгээд одоо шинэ хамтлаг болохоор зарим нь мэдэхгүй байж магадгүй. Тэгээд одоо юу гэдэг яг Монгол тоглолтоо хийх үед нь ингээд дуунуудыг сонсчод ямар гоё дуу вэ гэдэг дараа нь ингээд дурлж ийснаас эртхэн ингээд дурлаад тэгээд тэрийг ингээд амдаар дуулах үед гоё дагаж дуулаад ингүүл илүү гоё байх гэж бодоод дууг нь хэлж өгье. Ер нь ингээд сонсоод цээжлээд ч юм уу те айгуу таалагдана гэж бол итгэлтэй байна. Нэг нь болохоор Moonwalking, Never Let Go, Saucin, FaceTime. Яг энэ дөрвөн дууг сонсоод жоохон чихэндээ тасахчвал яг энэ дөрвөн дууг тайзан дээрээс сонсоход бол үнэхээр гоё хахаа гэж бодож байна. За тэгээ сая дурдсан артистууд хамтлаг 6 сарын 20-нд Төв цэнгэлт хүрээлэнд тоглолтоо хийн. Тэгээ энэс гадна маш олон бас артистууд байгаа Монгол гадаадын. Тэгээд энэ артистуудыг Evandis Entertainment хэддэг жилдээ вэ? Бараг 3 дахь жилдээ юу? Ингээ авчирч байна. Дараа ирж исэн, дараа Rain ирж исэн эхний жил дээр, 2 дахь жил дээр болохоор Taeyang ирж исэн, Ailey ирж исэн. Oh my god. Тэгсэн чи одоо 3 дахь жил дээр ингээ J Park, JC, Longshot гэдээ ирж байна. Тэг ер нь Evandis Entertainment-ийн одоо сонгож авчирж байгаа артистууд нь одоо зүгээр л юм гадаадын артистууд биш. Яг ингээд Монголын залуучууд хүмүүс ер нь яг хинт дуртай байна, хэнийг илүү сонсож байна те. Яг ингээд насныхаа ямар артистуудад дуртай байна гэдгийг аягүй гоо ингээд судлаад баг хүн болгон үзэж болохоор, сонсож болохоор дуртай байхаар тийм артистуудыг сонгож авчираад ингээд тоглолт хэлгүүлээд байгаа байхгүй юу. Тэр нь ингээ аягүй гоё байгаа. Тэр нь бол ингээ хүмүүс аягүй дуртай байгаа нь ингээ ойлгомжтой байлаа шүү дээ. Instagram руу орохоор J Park гэрн гэдэг одоо энэ постэр гэхэд л Instagram дээр шүү дээ зөвхөн 40k лайктай. Facebook-ыг оруулаагүй. Longshot 47,000 лайктай. Бас зөвхөн Instagram дээр. JC 22,000 лайктай. Тэгэхээр яг ингээд хүмүүс яг энэ артистуудыг бас авчирж байгаад ямар их баяртай байгаа гэдгийг ингээд сошиал медиа хандлтаас ингээд мэдэж болж байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь Evandis Entertainment-ийг хийж байгаа одоо нэг бас нэг гоё зүйл нь одоо чинь энэ артистуудыг гадагшаа явж үзэн гэхээр за онгоцны тикет, тэгээ ирж очих тикет, тэнд очиод байрлах буудал, тэгснээр тэр тоглолтыг үзэх тасалбарын мөнгө гэд маш олон зарлыг хэмнээд Монголдо үзүүлэх боломжийг олгоод байгаа байхгүй юу. Ганц тоглолт биш. Ер нь ингээд давхар айгүй олон гой гой зүйлүүдийг монголчуудад ингээд өгөөд байгаа байхгүй юу. Жил бүр том цар хүрээг тэлж байгаа, улам гой гой артистуудыг авчирж байгаа. Тэгээ энэ ч гэсэн Монголд ер нь ингээд одоо гадны бүр том одууд дэлхийн аялын тоглолтоо Монголд ингээд хийдэг болоход ингээд нэг алхам ойртуулаад байгаа байхгүй юу. Угаасаа тэгдэг гэсэн чинь гадны од авчирхаар ингээд за өмнө нь танад яг ямар одууд ирж тоглолтоо хийжсэн бэ гэдгийг ингээд одоо тэр артистийн одоо арын багийнх нь менежерүүд нь те одоо арын багийнх нь хүмүүс ингээд асуудаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд айгүй гоё юм шат тохиулаад байгаа байхгүй монголчуудыг. Тэгээ тасалбараа болохоро Shopee-гоос авах боломжтой. Тэгээ та нарын хувьд яг аль артист дээр хамгийн их догдолж байна бичээрэй. Тэгээд J Park-ийн тухай, JC-гийн тухай ингээд мэддэг байсан уу, мэддэггүй байсан уу? Тэгээ бүгдээ дараагийн бичлэгээр уулзъя. Бас Super Concert 6 сарын 20 Төв цэнгэлтэд уулзцгаая. Bye. Би одоо явж бассейн цэллээ.